бидний энэ жагсаал цаас боллоо нөхдөө. Үнэхээр энэ бол байж болох зүйл биш. Юунд ёс өгч ийн хэр улсууд. Яах гэж өнөөдөр бид нар хүссэн хөгжил гэж 10-10 гишүүнийг энэ баруун 5%-ыг сонгосон юм. Үнэхээр тийм юм бол бүсчсэн хөгжил гэж ярьдаг бол Говьалтаагаас Баянгороос хойш иргэсэн энэ 5 аймгийнхаа эмнэлгийн ажилтнаа нийгмийн дадлыг тэглээд өгөөч. Тийм үстэй. Энэ 10 гишүүд бид нар ийм шаардлага хүргүүлээ. Бодит шаардлага энэ бол өнөөдөр хүн амын орлогын татвар, нийгмийн даатгал, нөт энэ гурвыг бусад татварыг нэмж чадсан болвол арга ядаж иргэдээс авдаг эрүүл мэндийн даатгалыг таазыг өндөр болгоод өгөөч. Тэр цугласан мөнгөөр чинь бид нар салинчт юм аа. Яагаад ингэж чадахгүй вэ? Энэ бол бодит гаргалгаа. Ингэж чадахгүй бол өнөөдөр бид нар тэр 10-ыг тийшээ явуулсан хэрэг юу юм бэ? Одоо бүгдээрээ эндээс гарсан бодит шийдвэрээ өнөөдөр биднийг төлөөлөд улсын хурлд сууж байл орон нутгийн иргэдэд сууж байгаа энэ эмч эвдгийн мэргэжсэн депутат сенат одоо энэ гишүүдтэй бодит шаардлага тавиад Улаанбаатар хот руу тэр олон зардал ширэгдэл гаргаж сургалт семинар гэж явахгүй та нар. Биднээс гарсан саналыг яамд хүргэж гэж шаардмаар байна. Энэ би эрүүл мэндийн салбарыг өдөртөө 4 жил болж байна. Энэ салбарт ажиллаад 14 жил болж байна. Хэцүү юм их байна. Өдөртлөө төвшөнд хэцүү юм байна. Өнөөдөр эрүүл мэндийн яамнаас улсын хурд тамгын газраас хаа нэгдэх газраас нэг том сайд дарга зөвлөх нэг юм ирэн заяа. Үхтлээ чигч аваад зүгээр явахгүй баахан юм амчаа юу. Тэрийг би ажилчдынхаа өмнө яаж бүтэн 1 жил, 2 жил, 3 жил би тэр амлалтыг биелүүлж чадахгүй. Тэр хүнийг хараад хэдэн ажилтнууд нүдэн бүтээгээ ширхтлээ хүлээж байна. Компьютер байхгүй, машин байхгүй. Өнөөдөр зооноо зөвчсөн судлалын төвийн 1 сарын интернет шуудан холбооны зардал хэдв? 15,800 төгрөг. Исвэр байгаас ийм зардлаар яаж бид нар Монгол хүний эрүүл мэндийн төлөө ажиллах юм бэ? Энэ бол зүгээр өрсөл зардлын бодит жишээ. Тэгэхээр бүгдээрээ энэ дээр дараагийн арга хэмжээнд юу вэ гэдгийг цэгцтэй зохион байгуулалтанд ороод эндээс гарсан шийдвэрийг биднийг төлөөлж байгаа иргэдийн хурлын төлөөлөгч нар, эрүүл мэндийн газрын дарга дамжуулъя, тийм ээ? Тэгээд засгийн газар түргүүлье. Үнэндээ тийм байна. Тэгээд төр нэг хэцүү хэрэгшээлтэй асуудал төр цомхон байх ёстой гэж сая Монгол Улсын засгийн газрын хэд сэргийн сайд нь өвдөө. Цомхон байх ёстой гэж төрийг цомхон болгох гээд 7 сарын 1-ээс төрөөс ирдэг цалингийн сангаас 3 албан агчийн цалин танаад явуулчихж байгаа юм. Би хэн гурвыг халах юм бэ? Тийм үстэй. Өнөөдөр төр цомхон байх ёстой юу өөр юмнаас итгэмээр байна. Багш нар маань Улаанбаатар төвлөрөөр жагсаад цалингаа 15% хүртэл нэмүүлэх хүртэлх хэмжээнд улсын хурлын гишүүдийн чихэнд хүрч байгаа. Өнөөдөр бидний дундаас мөнх сайхан чин бүрэн багтгүй дараагийн сайд нь чив шивдгийн мэрэгтэй хүмүүс. Энэ хоёр хүнд бид нар маш их итгэл хөргөж байна. Мэдлэг, чадвар, одоо туршлага, за царай зүс бие хаа бүх юмараа үнэхээр лидер байсан. Мөнх сайхан сайд чин бүрэн хоёр. Тэгэхэд өнөөдөр яг юу дуурав? Өнөөдөр тэр хоёр нь улсын хурал дээр эрүүл мэндийн салбарын ажилчдын лобби бүлэг байгуулах хэмжээний тийм нэр хүндтэй гишүүн засгийн газрын гишүүд. Яагаад хөдлөхгүй байна? Тийм учраас бидний тэмцэл маш муу байна, сул байна. Яагаад тэгэхээр эмч хүмүүс яагаад цагаан халаад чагнуур хоёртоо захирагтаад өвдсөн иргэндээ үгүй гэж хэлж чаддаггүй тангар өргөсөн тийм л энергүй нэгсэн бо улсууд. 2 жилийн 3 жилийн өмнө ковидыг өнөөдөр эмч цагдаа хоёр авч гараа үзтээ Монгол улс. Зүүн хүний амийг сэтгүүл 50 хүний амийг авч эрүүл 50 хүнийг авч осорсон тийм статистик үзүүлэлтээр ажилласан одоо дарга бүтээл яг тэр үед бүтээл энэ салбарыг үдирч явлаа. Үнэндээ. Тэгэхээр тэр үед бид нар олуулаа гэдгээ мэдэрсэн өнөөдөр их цөөхөн байна шүү харин. Тэгэхээр одоо ингээд би янз бүрийн өмнө самууд уруу татахгүй мэдээж энд бид нар өргөө гүйцэтгээд ийшээ ороод нэг өвчтөндөө үгүй гэж ядахгүй ажиллаа. Тэгэхээр одоо бүгдээрээ системтэй нэг зохион байгуулалтаа гэхдээ ажил хайж бол чаддаг гэдгийг харуулах ёстой шүү. Би дахиж төрийн сайд төрийн нарийн ирэхэд хүлээж авч чадахгүй гэдгийг хэлье. Дахиад ажилчдаа тэдний өмнөөс судлаа хийж чадахгүй.